За. Юу яцгаана guys. Өнөөдөр бүгдээрээ ягаад нэг зүйл дээр төвлөрөх нь хүний амьдралын хамгийн чухал, хамгийн түрүүнд ойлгох ёстой санаануудын нэг тухай ярилцъя. Тэгэхээр энэ сэдвийн тухай бол миний хувьд бол бас тийм айхтар ойлгож ухаардаггүй байсан. Үн цэнийг нь, хүч чадлыг нь, гайхамшигыг нь ойлгож ухаардаггүй байсан. Тэгээд ягаад ч юм цаг хугацааны ирэхэд одоо уншиж судлахын гэхээр нэгдүгээрт, хоёрдугаарт зүгээр олон хүмүүсийн амьдрал, олон хүмүүсийн одоо энэ хийчихсэн байгаа, аль хэзээ гаргачихсан байгаа үр дүнгуудыг харахад, тийм ээ, амжилтанд хүрчихсэн байгаа хүмүүсийг харахад, за тэгээд өөрийнхөө амьдрал дээр бас хэрэгжүүлээд ингээд явж хахад харагдаж байгаа зүйл болвол яалтчгүй энэ нэг зүйл дээрээ төвлөрөх гэдэг гайхамшигтай философи байгаа юм а. Тэгэхээр энэ сэдвийг хэрвээ та нар ойлгочих юм болвол бас амьдралдаа гайхамшигтай үр дүнгуудыг авчрах боломжтой, хийж байгаа зүйлээс маш өндөр таашаалыг авах бас боломжтой, хийж байгаа зүйл дээр өндөр үр дүн гаргаж ирэх боломжтой. За тэгээд нэг зүйл дээр төвлөрсөн тэр одоо сонголт чинь нэг зүйл зөвхөн тэр нэг зүйл дээр зөвхөн нэг зүйл дээр төвлөрнө гэсэн ганцхан шийдвэрийг гаргасан цагаас хойш амьдралд чинь харагдах, нөлөө гарч ирж байгаа зүйл нь зүгээр л шууд байх болно. Одоо зүгээр ганцхан зүйл дээр л төвлөрнө шүү гэдэг зүйлийг амьдралдаа баримтлаад, энэ зүйлийг өндөр түвшинд баримтлаад одоо юу гэдгийг одоо хүний одоо priority гэж байна шүү дээ, чухалчилж байгаа зүйлсийн эренб дараа, тийм ээ. Одоо зарим хүний хувьд гэр бүлээ чухалчилж байж болно, зарим хүний хувьд мөнгө санхугаа чухалчилж байж болно, зарим хүний хувьд эрүүл мэндэд чухалчилж байж болно. Тэгвэл өглөөс ирээд орой унтахынхаа хооронд зүгээр чухалчлах нэг зүйл чинь юу байх ёстой вэ гэхээр юу байгаа юм? Энэ нэг зүйл дээр нь төвлөрнө гэдэг философи байгаад байгаа. Нэг зүйл дээр нь төвлөрөх, олон зүйл рүү савчих биш, аль болох нэг зүйлээ барьж аваад тэрэн дээр анхаарлаа хандуулах, тэрэн дээр анхаарлаа цутгах, энерги оюуныхаа тэр потенциалыг шавхаж тухайн зүйл рүү шавхан оруулах гэдэг зүйлийг баримтлаад эхлэнгүүт яана гэж гайхамшигтай зүйлс анзаарагдана. Тухайн зүйл дээр сайжирч байгааг анзаардаг, тухайн зүйл дээр туршлагатай болж байгаагаа анзаардаг, тухайн зүйл дээр өөрөөсөө итгэлтэй болж байгаагаа анзаардаг, тухайн зүйл дээр үр дүн гарч ирж байгааг анзаардаг. Жишээлх юм бол аяг тавгаа угааж байгаа бол аяг тавг дээрээ төвлөрч эхлэх, ном уншиж байгаа бол номон дээрээ төвлөрч эхлэх, дасгал хөдөлгөөн хийж байгаа бол нэг булчин дээрээ л төвлөрч эхлэх, олон зүйл рүү савчуулахгүйгээр нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлнэ гэдэг бол үнэхээр гайхамшигтай, үнэхээр хүний амьдралыг дараагийн түвшинд авчрах асар их потенциалтай тийм хүчтэй концепт байгаад байгаа маа. Үүнийг би амьдралдаа яаж ашигладаг вэ гэх юм бол жишээлбэл би дасгал хийж байхдаа нэг булчингаа барьж аваад тэрийг нүддэг. Жишээлх юм бол тодорхой цагийг гаргаж ирээд яг арилжаан дээр 1-2 цаг, 3 цаг, 4 цаг суудаг. Бичлэг хийж байгаа бол мөн ярьж байгаа зүйл дээр төвлөрж, ярьж байгаа зүйлээ илүү сайн мэдэрч, үзэгчдийгаа төсөөлж, хийж байгаа бичлэгээ бас өмнө нь бэлдэж гих мэтчлэн миний амьдрал дээр харагдаж байдаг гэсэн үг. Бүр цаашлуулад харах юм бол нэг зүйл дээр төвлөрнө гэдэг маань зөвхөн өдөр тутмын амьдрал дээр биш, бүр тэрнээс уртдаа 1 сараараа, 6 сараараа, 1 жилээрээ, 2 жилээрээ, 5 жилээрээ, 10 жилээрээ бас баримталж явдаг. Бүх амьдралынхаа цаг хугацаа амьдралаа нэг зүйлдээ зарцуулна гэдэг маань өөрөө хамгийн их аз жаргалтай, хамгийн гүнзгий, хамгийн утга учир өндөртэй, хамгийн үн цэнтэй амьдралыг бүрэлдүүлэх бас нэгэн түлхүүр болцоход байгаа юм. Бас нэгэн түлхүүр болцоход байгаа юм. Үнэхээр хэн нэгэн болёо гэж бодож байгаа бол, үнэхээр амьдралаараа ямар нэгэн зүйл хийчих яа гэж бодож байгаа бол үнэхээр ганхашгүй
өөрөө өөртөө итгэлтэй болё гэж бодож байгаа болвол нэг зүйлээ барьж аваад нэг зүйл рүүгээ нэвчин орох. Нэг зүйлээ барьж аваад тэр зүйлтийг нэг нь цул болох. 2 3 тал руу холбирох биш. Нэг зүйл дээрээ л төвлөрөөд нэг зүйл рүүгээ л шумбан орох гэдэг бол яг л тэр цэгт хүрэх замнал мөн. Гайхамшигт. Үүний жишээ гэх юм бол 7 настайгаас эхэлж шатар тоглосон Магнус Карлсон. Насыг нь буруу хэлж магадгүй, гэхдээ маш бага наснаас эхэлж байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт Роналдо, Кристиано Роналдо гудамжинд хөл бөмбөг тоглоод явж ирсэн. Ямар улсаас гаралтай? Аргентин улс л үү дээ. Тэндээс гаралтай жоохон хүү хөл бөмбөг тоглоод эхэлсэн. Тэгээд одоо хаана явж байгааг нь бүгдээрээ мэдж байгаа. Нэрийг нь хэлэхэд та мэдж байна. Тийм ээ. За тэгж болж байна. За эсвэл Devon Larratt гэдэг хүн сүүлийн үед би бичлэгийг нь аягүй их үзэж байгаа л да. Үнэхээр би үзээд хандаггүй. Тэр хүний ярьж байгаа байдал, тэр хүний хийж байгаа зүйлтэй хандж байгаа байдал, тэр хүний ерөнхий характер нь миний үнэлдэг зүйлстэй үнэхээр гоё нийцдэг. Миний хайрладаг зүйлстэй нэгддэг. Тэгээд тэр хүнээс бол суралцах зүйлс өчнөө их байдаг. Дөнгөж 5 настайгаас илүү 6 настайгаас анх гар барилдаанаар явж эхлээд тэгээд эмээн анх зааж өгсөн байгаа. Тэгээл тэр үеэс хойш гар барилдаан гэдэг зүйл зүгээр л ширээн дээр суугаад хоёр хүн хоорондоо ингээл үздэг зүйл шүү дээ. Спорт болтлоо хөгжчихсэн. Одоо тухайн спортынхоо нүүр царай нь болоод явж байгаа 50 нас хүрчихсэн хүн шүү дээ. 50 нас хүрчихсэн хэрнээ спортын нүүр царай болоод тухайн спортын үзэгчдийнх нь тийм ээ тухайн спорт руу хурж ирж байгаа хамгийн томоохон шалтгаануудынх нь нэг болчихсон байгаа. Тэр хүнийг бид нэр ингээ харангууд гайхамшиг гэдэг зүйл үнэхээр хэлэхгүй байхын аргагүй байгаад. Үнэхээр тухайн спортод тэгж дурлаж чадж байна. Үнэхээр мастери гэдэг зүйл рүү тэгж орж чадж байна. Тэр нэгэн зүйлд амьдралаа зориулна гэдэг маань өөрөө мастери гэдэг гайхамшигтай энэ философийн нэгэн салбар байдаг. Мастери гэдэг бол хүний амьдралын зам мөр байдаг. Мастери гэдэг бол юмд хандах ерөнхий хандлага байдаг. Хурдан үр дүн харах тухай биш. Мастери гэдэг бол нэг зүйлээ барьж аваад тухайн зүйл рүүгээ гүнзгий орж бүх насаа зориулах. Тухайн зүйлдээ дэлхийн түвшинд хүртэл тухайн зүйлийг батлага хийж, оюун ухаанаа тэлж, олон талаар зөвхөн тэр зүйл дээр үр дүн гаргаж ирэхийн төлөө бүх зүйлээ, бүх амьдралаа, бүх байгаа зүйлээ зарцуулах тэр сонголт, тэр дайчлал, тэр сахилга бат, тэр тууштай байдал, тэр гайхамшигтай үйлдэл болгоныг бид нар мастери гэж нэрлэдэг байна. Энэ концептыг өшөө олон хүмүүс ойлгох тусмаа, хэрэгжүүлж эхлэх тусмаа бидний амьдарч байгаа ертөнц илүү сайжрах болно. Мастери гэдэг концептыг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлж, хийж байгаа зүйлс дээр ашиглаж эхэлснээр өдөр тутмын амьдрал чинь өөрчлөгдөд зогсохгүй. Амьдралын чинь чиг хандлага өөр болно. Юмд хандж байгаа хандлага чинь өөр болно. Үнэт зүйлд чинь хүртэл нөлөөлөх хэмжээний тийм гайхамшигтай хүчтэй концепт байна. Хийж байгаа бүх зүйл дээр чи мастери гэдэг хандлагыг нэг зүйлээ барьж аваад тэр зүйл рүүгээ дайрна гэдэг энэ хандлагыг суулгаж болдог. Энэ хандлагаар хандаж болдог. Чи сакс тоглож гин үү? Чи хүнтэй ярьж гин үү? Чи харилцаа бүтээж гин үү? Чи бизнес хийж гин үү? Чи арилжаа хийж гин үү? Чи илтгэл тавьж байна уу? Чи компьютер тоглоом тоглож байна уу? Дота тоглож байна уу? Энэ болгон дээр мастери гэдэг санааг хэрэгжүүлж, туршиж үзэж,
тухайн зүйлийг хийж байхдаа толгойнхаа арталт санаж л байхаа цагт чи зүгээр тэр зүйлийг зүгээр цаг нөхцөхийн төлөө хийж байгаа хүнээс хэдэн мянга дахин илүү байна. Тэгж хийж байгаа хүнтэй чи харьцуулагдашгүй төвшөнд ердөөсөө 3-аас 4 жилд 3-аас 5 жилийн дотор тэнгэр газрын хэмжээтэй төвшин дээр очисон байна. Тэнгэр газрын хэмжээтэй. Зөвхөн мастери гэдэг нэг зүйлээ барьж аваад тэр зүйлдээ нэвчин орох гэдэг энэ философиг толгойнхаа арталд бодохын төдийд бодож чадсан байлаа гэхэд тийм ээ. Урт хугацаанд чамайг ялагч болгож байгаа. Энэ бол амьдралд ялах төлхөр. Энэ бол би түрүүн хэлсэн шүү дээ. Ганхашгүй өөртөө итгэх итгэлийн үндэс бол mastery байдаг. Чи өөрийн гэсэн юмтай байх үед, өөрийн гэсэн чаддаг зүйлтэй байх үед, мэддэг зүйлтэй байх үед, бүтээсэн зүйлтэй байх үед тэндээс өөртөө итгэх итгэл гарч ирдэг. Гайхамшигтай. Гайхамшигтай. Тэр үед чи өөрийгөө батлах шаардлага байхгүй. Тэр үед чи хүнийг үнэмшүүлэх шаардлага байхгүй. Чи хөдөлгөөнгүй тайван байдаг. Чимээгүй өөртөө итгэх итгэл гэдэг гайхамшигтай юу байна л да. Гэдэг салбар гэдэг концепт байгаа. Өөртөө итгэх итгэл гэдгийг бид нэр нүдэ бүртгэл гэж ойлгодог. За тийм чанга дуутай байхыг гэж ойлгодог. Олон тийшээс авчихыг өөртөө итгэх итгэл гэж ойлгодог. Гэтэл өөртөө итгэх итгэл гэдэг бол зүгээр л сууж идэг. Маш чимээгүй. Ихэнд ч батлах гэж яардаггүй. Удаан гэдгээр нь юу гэсэн санааг хэлье гэж зорьсонгүй. Хөдөлгөөнгүй гэсэн үг биш. Маанаг гэсэн үг биш. Тайван гэсэн үг. Тайван, тогтун. Яг л ангаа барьж идэх гэж байгаа бар шиг. Тайван. Гэтэж байгаа л яг барих үедээ гэд барьдаг гэсэн үг. Тэгэд тийм өөртөө итгэл хаанаас гарч эхлэх вэ гэхээр өмнөх ажиллаа чи хийсэн юм уу гэдгээс л гарч ирж байгаа. Өөртөө итгэх итгэлийг чинь тэр түлхүүр болж байгаа зүйлсүүдийн нэг нь бол гарцаа байхгүй мастери хандлага. Мастери хандлага гэдэг зүйлийг би хамгийн анх танилцаад би үнэхээр нүд орой дээр гарч ирсэн. Үнэхээр гайхамшигт, үнэхээр бүр шүүсийг шахаад ханамгүй тийм гоё сэдв байсан. Мастери гэдэг Жорж хиний бичсэн ном билээ дээс жижигхэн ном. Мастери гэдэг ном. Хамгийн анх actualize.org гэдэг миний хайртай хэр жоохон гом юм да. Миний дуртай YouTube сувг байдаг. Тэгээд тэр сувг дээр анх тэр номыг надад танилцуулжсэн байхгүй. Тэгээд би үзэж байгаа. Тэгээд уншиж эхлэв. Тухайн зүйл дээрээ дэлхийн хэмжээний төвшөнтэй болтлоо нэг зүйлээ барьж аваад хийн гэдэг санааг би гайхширч уншиж байгаа байхгүй. Аливаа хийж байгаа зүйлд төвшин гэж байдгийн байна. Левел гэж байдгийн байна. Аливаа юм болгоныг хийж байгаа хүмүүс хэд хэдэн төвшөнд хуваадгийн байна, тийм ээ. Дэгдээд яваад байдаг хүмүүс гэж байдгийн байна. Маш хурдан үрдүн гаргаж ирээд жоохон юм харангуутаа, тийм ээ. Тэгээд прогресс нь жоохон удаашрангууд хайчдаг хүмүүс гэж байдаг юм байна. Тэгээд энэ чинь мастер гэж бас байдаг. Мастер бол өдөр болгон гарч ирээд өдөр болгон анхаарлаа хандуулаад хийх ёстой зүйлсүүдээ хийгээд урт хугацааны тоглоом тоглодог. Өдөр болгон сайжраал гэдэг. Өнөөдөр мастерд хожигдох нь ерөөс хамаагүй байдаг. Гайхамшигтай. Мастер
Мастер болвол хийх ёстой зүйлээ хийдэг. Алсын хараатай. Тэр хүний үнэлдэг зүйл нь шал ондоо цэгт байгаад байгаа гэсэн үг. Мастер хүн юуг үнэлдэг вэ гэхээр жинхэнэ оригинал цаагдашгүй гайхамшигтай ур чадварыг үнэлдэг. Үнэхээр тэнд ур чадвар, мэдлэг, авьяас гэдэг зүйл байна уу? Үнэхээр тэнд чи чанар гэдэг зүйл байна уу гэдэгт мастер хамгийн өндөр анхаарлаа хандуулдаг гэсэн үг. Dabbler гэдэг хүмүүс болохоор яадаг вэ гэхээр дэгдээд яваад идэг хүмүүс, дэгдэгнэгч яадаг вэ гэхээр өнөөдрийн ялалт аюул хамаатай. Өнөөдөр батад хожигдох, солонгод хожигдох амар хамаатай. Асар их хамаатай. Тэрний төлөө тоглодог. Мэдээж өрсөлдөгч зан чанартай байна гэдэг, өрсөлдөгч улаан одоо алдсан гэсэн тийм зан чанартай байна гэдэг бол хүнд байх ёстой зүйл. Энэ бол бас миний нэг зан характеруудын нэг. Гэхдээ чи тэглээгээд одоо өрсөлдөгцсөн характертай байлаа гэд яа гэсэн үг биш. Одоо юу гэдгийг өрсөлдөгцсөн характертай байх гэдгийг юу гэж ойлгож болохгүй. Богны хараатай байна гэж ойлгож болохгүй. Богны хараатай байна гэж юу хэлж байгаа? Богны хараатай байна гэдэг бол зөвхөн тэр хожлын төлөө л тоглох. Хожижл байвал яасан ч яадаг. Хожигжл байвал яасан ч яадаг. Мэдээж спорт хийж байгаа, за эсвэл хөрөнгөний зах зээл ярилж байгаа хийж байгаа. Өрсөлдөөнтэй салбарт чи хэрвээ байгаа бол ер нь бол бүх салбар өрсөлдөөнтэй шүү дээ. Амьдрал өөрөө өрсөлдөөн шүү дээ. Хэрвээ чи амьдарч байгаа бол өрсөлдөх хэрэгтэй. Өрсөлдөгч зан чанар чамд хэрэгтэй. Өрсөлдөгч зан чанар хэрвээ байхгүй байгаа бол эртхэн суулгахыг уриалъя. Өрсөлдөөнөөс сухтааж амьдрна гэдэг бол харамсалтай. Битгий тийм байна. Тийм богны хараатай болгочихдаг хүн яадаг вэ гэхээр зөвхөн өнөө маргаашийн хожигдлын тухай маш их санаа зовоод байнгут урт хугацаанд би ямар зан чанарыг, урт хугацаанд би ямар дадал зуршлыг, урт хугацаанд би ямар тоглоом тоглоод байгаа юм бэ гэдгийг мартчихдаг гэсэн үг. Тэгтэл амжилтын нууц чинь өөрөө урт хугацааны тоглоом байгаад байгаа шүү дээ. Урт хугацааны тоглоом тоглож байгаа хүмүүс бүгд хожиж идэг. Урт хугацааны тоглоом хэрвээ чи тоглохгүй байгаа бол аль хэзээ нэг хожигдсон байх гэсэн. Тийм. Гялс нэг сургуульд ороод авъя. Гялс нэг тийм ээ олон хүнд хүрчих бичлэг хийгээд авъя. Гялс нэг ганцхан сагсан бөмбөгийн тий бататаа тоглож байгаа тоглолтыг би хожоод авъя. Окей, чи хожлоо. Тэгээд юу өөрчлөгдсөн юм бэ? Өнөөдөр чи нэг тоглолт хожлоо. Тэгээд юу гэж? Нэг тоглолт хожлоо. Тэгээд юу гэж? Чиний левел чи мастер болсон юм уу? Болоогүй шүү дээ. Гэхдээ dabbler хүний тий дэгдэгнэгч хүний хувьд бол мастер болоогүй ч гэсэндээ тэр хожлыг аюу их юмд боддог. Би батаг hodсон шүү гээл дэгдэгнээд. Мастер бол чимээгүй. Маш тайван байх гэсэн үг. Тоглоом дуусгаяач. Дөнгөж эхлээчгүй байна гэж боддоо. Тэгэхээр одоо би жишээлбэл өнөөдөр сагсан бөмбөг тоглож байгаа юм л да. 3 эсрэг 3 тоглоод тэгээ залуучуудыг ингээ харахад зүгээр энэ эдгээр концептуудыг би ойлгодог болсноор амьдралдаа хэрэгжүүлчих гэснээр ямар өөр төвшний тоглогч болж байгаа вэ гэдгийг харж байгаа юм л да. Үнэхээр топ тоглогч би болчоогүй байгаа. Би хаа байсан. Би болоогүй. Хийж байгаа ямар ч зүйлдээ би ерөөсөө эвэрхүү минь өөрийгөө топ тоглогч гэж дуудах үедээ тийм ээ. Гэхдээ
яг харж байгаа өнцөг хийж байгаа зүйлсүүдээ харангуут би юу хийж байгаагаа бас мэднэ штэ. Би юу хийж байгаагаа мэднэ. Топ тоглогчийн замнал дээр явж гинэ гэдгийг мэдж байгаа. Тэрийг харж байгаа гэсэн. Би яг эцсийн мөчөд юу гэж бодож байгаа вэ гэхээр 14 11-ээр манай баг хожигдож явж байгаа. Айл нэг оноо аваад хожигдлоо. Тэр үед хожигдчихж байгаа байхгүй юу? Ер нь бол толгоон дотор. Тэгээд миний санаж байгаа зүйл юу вэ гэхээр топ тоглогчийн чи юу хийх байсан бэ гэж бодож байгаа гэсэн. Топ тоглогчийн чи яаж хандах байсан бэ? Юун дээр төвлөрөх байсан бэ? Тэнгисээ чи нэг хожил дээр анхаарлаа хандуулваа гэж би бодож байгаа. Чи анхаарлаа хандуулваа нөхрөө. Өнөөдрийн хожигдол хамаагүй. За яах вэ? Хожих гоё л байдаг л да. Хожигдох гэж би хизээж тоглодоггүй. Гэхдээ тэрнээс илүү чухал зүйл юу вэ гэхээр нэг жилийн дараа Тэнгис хаана байх юм бэ? Нэг жилийн дараа Тэнгис юу ямар хэмжээнд тоглож явах юм бэ? Ямар дадал зуршилтай байх юм? Ямар характер суусан байх юм? Ямар хандлагатай тоглодог байх юм? Ямар техникүүдийг суулгасан байх юм бэ гэдэг хамгийн их хамаатай. Тэрийг би өнөөдрийн тоглолтын дээр бодож байгаа гэсэн. Би тэрийг яг хамгийн сүүлчийн хамгаалтыг хийгээ зогсож байхдаа би бодож байгаа байхгүй. Би тэрийг бодож байгаа гэсэн. Тэнгисээ чи ямар дадал зуршлыг өөртөө суулгамаар байна. Яагаад гэх юм бол өнөөдрийн тоглож байгаа тоглоом чинь тийм хамаатай биш байж магадгүй ч гэсэндээ юу үнэн бэ гэхээр чамд дадал зуршил суулгаж байгаа гэдэг чинь үнэ. Дадал зуршил суулгаж байгаа гэдэг чинь үнэ. Чи хожигдож болно, хожиж болно. Гэхдээ юу үнэн бэ гэхээр чиний хандлага үргэлж хуримтлагдаж явж байгаа. Хийж байгаа зүйл дээр хандж байгаа хандлага чинь, харж байгаа өнцөг чинь хэр их энерги зарцуулж байгаа. Хожигдлоос хамааралгүй тоглох гэдэг санааг би одоо бичиж байгаа нэг номон дээр суулгаж байгаа. Хамгийн чухал санаануудын нэг хэрвээ чи топ тоглогч хэрвээ болохыг хүсэж байгаа болвол тэгээд өөрийнхөө орлогыг бас нэмэгдүүлэхийг хэрвээ хүсэж байгаа болвол хийж байгаа зүйл дээр хандж байгаа хандлага гэдэг чинь бүх зүйл чинь байдаг. Ямар өнцгөр яаж хандах юм бэ гэдгийг чинь өөрөө бүх зүйлийг чинь тодорхойлж идэг гэсэн үг. Яг энэ тухай би одоо бичсэн номоо гаргаж ийн л да. Тэгээд яг л энэ дээр тайлбарлсан санаануудыг би хавсаргаж тэднийг өөрөө ашиглаж цаашин салбар руу орж эхэлж байгаа. Борлуулалт хийж эхлээд 3 сарын хугацаанд би хүмүүсийн бүтэн 1 жилийн дотор хүрдэг түвшин дээр гарч ирсэн. 1 жил 2 жил хийсэн залуучууд тийм ээ намайг ахалж ийсэн, надад зааж ийсэн тэр залуучуудын дунд цохиж гарч ирээд 3 сарын хугацаанд тэдний түвшин дээр гараад ирж байгаа. Тэднээс ч илүү түвшинд гарч ирж байгаа. Тэгээд би юу ч мэдэхгүй өгт хэлчихсэн шүү дээ. Би юу ч мэдэхгүй. Ерөөсөө хийж үзээгүй. Анх хэлж байхдаа амар шантарч ийсэн. Ерөөсөө үзээгүй. Олон сөрөг бодлууд ингээд би гудамжинд ингээд сууж байгаа байхгүй. Би ерөөсөө энийг би чадахгүй юм шиг байна гэд гоншигноод одоо багийнхаа нэг гишүүнт ингээд яриа сууж байгаа байхгүй. Тэгэхдээ би юу ашигласан бэ гэхээр та нартай энэ сууг дээр хуваалцдаг концептуудыг ашигласан, ном уншсан. Үйл хөдлөлөө шал ондоо төвшин дээр харж байгаа өнцгөө шал өөр төвшнөөс ингээд хийгээд 3 сарын дотор гэхэд 7 хоногт $100, $200, $300 хийдэг байсан бол одоо 7 хоногт $2000, $3000 хийж байгаа. Тэгэхээр энэ бүхэн маань хаанаас гарч ирээд байгаа вэ гэхээр энэ бүхэн хаанаас гарч ирж байгаа вэ гэхээр ердөөсөө чи аливаа зүйлд яг яаж ханддаг юм бэ? Хийж байгаа зүйлээ хаанаас ямар өнцгөөс хийдэг юм бэ?
гэдгээс чинь гарч ирж байгаа гэсэн үг. Окей. Тэгэхээр саяны сагсан бөмбөгийн жишээгээ дуусгаад дурдаад өнөөдрийн бичлэгийг жаргацгаая. Тэгэхээр хамгийн сүүлийн тэр мөчтөр би ингээ бодож сууж байгаа байхгүй. Ямар дадал зуршлыг тэнгисээ суулгамаар байна вэ? Чи хожил болон хожигдлоос ангид тоглодог шүү дээ. Тийм ээ. Гарах үр дүнгээс огтхон санаа зовхгүйгээр тоглодог тоглогчид юу ч хийжсэн чи гарах үр дүнгээс ерөөс хамааралгүй үлддэг шүү дээ. Тэгвэл яг энэ маш өндөр даралттай мөчтөр чи юу хиймээр байна вэ гэдгээ өөрөөсөө асууж байгаа. Тэгээд гарч ирсэн хариулт маань юу байсан бэ гэхээр хийх ёстой зүйлээ хий. Өндөр түвшний тоглогч юу хийх юм? Түүнийг л хий. Өндөр түвшний тоглогч, топ тоглогч. Юу хийх юм бэ гэдэг асуулт орж ирж байгаа гэсэн. Тэгээ хариулт нь юу вэ гэхээр топ тоглогч doesn't give a shit. Ерөөсөө тоохгүй зүгээр л хийх ёстой зүйлээ хий. Хамгаалалтаа хий. Чи миний духан дээрээс 4-5 дараалал хийцэн үү те? Хамаагүй. Хамгаалтаараа хамгаална. Би объектив өнцгөр тоглоомыг харна. Объектив өнцгөр би хандна. Хийх ёстой зүйлээ хийн. Ямар ч эргэлзээ байхгүйгээр шидэлтэй шиднэ. Гэт хийсэн 14-11-ээс бариад 16-14-гээд хочиж байгаа. Гэт хочиж байгаа гэсэн. За тэгэхээр энэ хүрээд бичлэгээ жаргацгаая. Цааш нэр гарч ирж байгаа одоо саяны борлуулалтын бичигдэж байгаа ном болон хөрөнгөний зах зээлийн арилжаатай бас танилцахыг хүсэж байгаа залуучууд маань байх юм болвол топ тоглогчид гэдэг нэртэй community-г үүсгэн байгуулж байгаа. Description хэсэг дээр линкийг нь үлдээчихье. За тэгээ одоогийн байдлаар болвол анхны хэсэгч нартаа маш боломжийн үнээр олгогдож байгаа. Тэгэхээр тэрийг сонирхоорой гэж хүсье. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Goodbye.